Ертнэт алхтын мөнгөний ордгийн томоохон ордуудын 49%-ийг 27 настай хүүхдэд улсын их хурлын зөвшөөрлгүйгээр Оросоос аваад шууд шилжүүлж өгөхийг би буруу зүйл гэж харж байгаа. Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн хууль бус гэмтэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа. Энэ бүхний хийсэн бүлэглэлд орсон нөхдүүд үүнийгээ цагаатгах гэж зөвтгөх гэж үхэн хатан зөвтгөж байна л да. Нэмд оржгоор дайрч үзэж байна. Нэмд оржийн байр суурийг дэмжсэн Бацандан руу дайрч одоо бүр аймаг дүүргийнхэн намын хороод нь хуралдаад Бацандан арчилснаас хөөх шийдвэр гаргаж эхэлж байгаа юм байна. Баярлалаа гэж хэлье. Монголоос нь битгий хөөчхөөрэй. Монголынхон төлөө би явнаа. Арчилын төлөө явна. Арчилс намын авилгач хулгайч нарын төлөө явахгүй. Энэ миний хажуу суугаад байгаа энэ ховдоо сонгогдсон Пүрэв Дорж гэж хүн байгаа. Ерөнхийлөгчийн хамаатныхны хөвгөлтэй. Нэг номер. Энэ хүн төрийн алба хийж явахдаа дандаа хулгай өөрлөл хийж ирсэн. Иргэний харьяатар ажиллаж ирсэн. Дандаа хууль бус юм хийж ирсэн. Газар олдвол байшин барьдаг, 8 шомол ярьдаг ийм л нөхөрлөлтөө манай намын гэдэг нэртэй. Энэ нөхөр одоо сүүлийн үед Эрдэнэтийн 49%-ийг Монгол төр шургалсан хулгайчдыг өмөөрөх гэж энэ нөхөр их гүйдэг болсон. Бодвол ахыхын захиалга байх гэж би харж байгаа. Ийм хулгайч нараас болж Монгол төр дампуурч байгаа маа. Энэ бол арчилс нам шургалсан ийм хулгайч нар олон арваар байгаа. Ардын намт ч ийм хулгайч нар олон байдаг шүү дээ. Энэ хүн сүүлийн үед над руу их дайрдаг болсон. Бацандан Эрдэнэтийн 49%-ийг 27 настай хүүхдэд өгснийг буруу гэж хэллээ гэж. Арчилс намын эсрэг ярьлаа гэж. Би арчилын төлөө ярьж байгаа маа. Пүрэв Дорж. Би Монголын төлөө ярьж байгаа. Би хизээ чам шиг үйл төлөө ярихгүй. Би хизээ чамайг тойрсон хулгайч ах нарын чинь төлөө би ярихгүй, явахгүй. Чи өөрийгөө мэдээрэй. Хэрэг мэдээрэй. Пүрэв Дорж. Чи хэн гэдгээ өөрөө ойлгоорой. Чиний хулгай дөөвөр хэрээс хэтэрсэн шүү.